Тэр нь нөгөө муухай тархан шуу болон түүний дагалдагсад байлаа. Шуу одоогийн удирдагчийг чадваргүй амтан гэж доромжилж, өөр шиг нь язгууртан шидтэн л жинхэнэ удирдагч байх ёстой гэж зарлав. Тэр өөрийг нь бүрэн үл тоож хэвлэлийн хурал хийж байгааг бүдүүлэх хэрэг гэж буруутгав. Дагалдагсад нь ч түүнийг дэмжин дуу нэмэрлээ. Шидүү түүнийг яагаад гинэт энд гарч ирснийг ойлгосонгүй. Учир нь тэр аль хэдийн сорилтод ялагдсан байсан. Гэтэл шуу болон түүний хүмүүс ямар ч сорилт байгаагүй юм шиг аашилж эхлэв. Тэр тийм амлалт өгөөгүй гэж шууд худал хэлээд язгууртан шидтний үг бол хууль бүгд өөрийг л сонсох ёстой гэж дайрлаа. Тэр үед нэгэн сэтгүүлч урагш гарч асуулт асуух зөвшөөрөл хүсв. Шууч дуртайгаа асуу гэж хэлв. Сэтгүүлч саяхан болсон каламитийн үеэр тэр энгийн иргэдэд огт туслаагүй. Харин ч тэднийг өөрийнхөө тулаанд татан оруулж байсан гэсэн мэдээлэл авсан гэж хэлээд энэ үнэн үү гэж асуулаа. Шуу сандарч тийм зүйл огт болоогүй гэж яаран хариулав. Гэвч бусад сэтгүүлчид түүний худлыг шууд илчиллээ. Учир нь тэдэнд түүний буруу үйлдэлийн нотлох баримт байв. Албаныхан язгууртан шидтэн үнэхээр ийм аимшигтай зүйл хийсэн гэж юу хэмээн гайхаж үүнийг хүлээн зөвшөөрөх аргагүй. Иргэд бол үргэлж нэгдүгээрт байх ёстой гэж хатуу хэлв. Нөгөө тарган нөхөр айсандаа бүгдийг дуугүй бай гэж хашгирсан ч өөрийн бурууг хүлээхээс татгалзав. Харин ч энгийн иргэдийг өөр шиг нь язгууртан шидтний замд саад болсон гэж буруутгаж бүгдийг доодос гэж доромжиллоо. Шидүү үүнд хариулж өнөөгийн язгууртан шидтнүүд ялзарсан гэдгийг хүн бүр аль хэдийн мэддэг болсон гэж хэлв. Тэр Кусанаги шиг хувийн ашиг сонирхолгүйгээр улс орныг мангасуудаас хамгаалж ард иргэдийн төлөө тулалдах бааtruуд хичнээн чухал болохыг онцоллоо. Түүний бодлоор Кусанаги бол энэ тусгай багийн удирдагчид хамгийн төгс тохирох хүн байв. Шидөө тарган шуг зааж иргэдийг огт тоодоггүй. Хувай ботсон, ялцарсан язгууртан шидтнүүд тэдэнд хэрэггүй гэж хэлв. Сэтгүүлчд ч шидүүгийн талд орсон бол цагдаагийн газрын дарга улам их төгшөж байлаа. Шуу уурлан гарч явахдаа өөрийг нь ингэж доромжилсны хариуг заавал авна. Бүгдийг хэлсэн үгэндээ харамсуулна гэж занал хийлв. Телевизрийн өмнө сууж байсан Кусанаги үүнийг хараад эвгүйхэн инээмсэглэв. Энэ удаа шидүү юу ч нууж хаалгүй бүхнийг шулуухан хэлсэнд тэр бүр гайхаж байлаа. Дараа нь Юа интернетэд тавигдсан каламитийн үеийн бичлэгүүдийг бүгдэд үзүүлж нөгөө тарган язгууртан одоо асар их шүүмжлэл үзэн ядалт хүлээж байгааг хэлв. Кусанагийн интернетээс баг зэрэг имэх болов. Учир нь мэдээлэл үнэхээр дэндүү хурдан тардаг байлаа. Гэтэл Юа гинэт цочив. Кусанаги юу болсон бэ гэж санаа зовсон байдалтай асуухад Юа тэдний бүх нүүр бичлэгт орчихсон байна гэж хэлв. Кусанаги бухимдав. Үүний дараа өөрийн жинхэнэ дүр төрхийг нуух бараг боломжгүй болж байлаа. Тэр аль болох анхаарал татахгүй байхыг хүссэн ч одооноос бүх зүйл илүү төвөгтэй болох нь тодорхой болов. Хэд хоногийн дараа хурлын өрөөнд Кусанаги асар олон хүн цугларсныг хараад гайхлаа. Юу болоод байгааг асуухад шидүү дээд удирдлагууд одоо маш амархан зөвшөөрөл өгч эхэлсэн. Мөн сайн дураар нэгдэхийг хүссэн хүмүүсийн тоо гинэт өссөн гэж тайлбарлав. Түүний бодлоор энэ бүхэн интернетээр тарсан мэдээлэл болон саяхны хэвлэлийн хурлын нөлөө байв. Шидүү өөрийгөө хэвлэлийн хурлын үеэр хит их барьц алдаж ярьснаа хүлээн зөвшөөрч үүнийгээ яаж нэг аргаар нөхөхийг хүсэж байгаагаа хэлэн уучлал хүслээ. Кусанаги уг нь илүү олон хүнийг сургахыг хүсэж байсан ч ингэтлээ олонний анхаарлын төвд орохыг хүсээгүй байв. Яг тэр үед юу ардаас нь гарч ирээд гараас нь татан чам шиг онцгой хүнийг дэлхийн ертөнд анзааралгүй өнгөрнө гэж байхгүй. Тиймээс зүгээр л дасчих гэж хэлв. Кусанаги үүнийг төвхтэй хэрэг гэж нэрлээд ядаж шүнл анхаарлаас хол байж чадна гэж найдлаа. Гэвч яг тэр шөнө нэгэн нууцлаг газар сандалд хүлэгдсэн хүнээс байцаалт авч байв. Нэг этгээд хутгаа түүний хоолойд тулган мэддэг бүхнээ хэлэхгүй бол амьгүй болно гэж сүрдүүлв. Улаан үстэй тэр хүн айсандаа чичирч Black Mage-ийн талаар асуухад мэддэг бүхнээ аль хэдийн хэлсэн гэж цөхрөн тайлбарлав. Тэр Black Mage бол хүчтэй шид хэргэлдэг залуу хүү гэж хэллээ. Гэвч нөгөө этгээд түүнийг дахин сүрдүүлж бүгдийг ярихгүй бол дуусна гэж шахав. Айсандаа аврал ирсэн. Тэр хүн эцэст нь нэг зүйл санаж цагдаа нар Black Mage-ийн талаар мэдхийн тулд эд шидийн академиг байнга шалгаж байгаа. Тиймээс тэр сурагч байж магадгүй гэсэн цуурхал бий гэж хэлв.
өөр юу ч мэдэхгүй. Энэ л бүх мэдээлэл гэж тангаргалсан ч нөгөө байцаагч түүний үгэнд итгэсэн атлаа сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв. Хүлэгдсэн хүн одоо суллагдана гэж горьдтол нөгөө хүн түүнийг үнэхээр суллана. Гэхдээ амьдралаас нь салхна гэж хэлээд амийг нь хөнөөлөө. Хажууд нь байсан дөрвөн нүдтэй нууцлах хүн цус өөр дээр нь цацагдсанд дургуутсан хэртэй юм бэ гэж өглөөд арчиж эхлэв. Гэвч нэг чухал зүйлийг олж мэдсэндээ баяртай байлаа. Black Mage магадгүй сурагч юм байна. Тэр муухайгаар инээмсэглэж ийм залуу хүүхдийн айсан дуу ямар сонсогдох бол гэж бодоод Black Mage өөрийг нь хүлээж байгаасай гэж хүсв. Шүн Кусанаги нүрээ нуухын тулд баг зөөж Шинжукуд газардав. Тэр нэг мангасыг устгаад эргэн тойрноо ажиглаж байлаа. Тэгтэл гартаа камер барьсан хідэн хүүхэд харагдав. Тэдний нэг нь дөнгөж сая Кусанагигийн устгасан мангасын зургийг авч энэ бол Black Mage-ийн хийсэн ажил гэж ярив. Нөгөө нь бичлэг хийж амжаагүй дэх хүртэл харамсаж байлаа. Кусанаги хүмүүсийн Black Mage-д тавьдаг хит их анхаарал аль хэдийн буурсан байх гэж бодож байсан ч яг эсэргээрээ байгааг ойлгов. Орон сууцны хороолол хүртэл хүмүүс түүнийг хайж байлаа. Цагдаа нар ч энэ явдалд оролцож байсан. Кусанаги үүнийг хараад өөрийг нь дахин төрснөөс хойш цагдаа нар мангас болон гамшигтай өмнөхөөс хавьгүй дээр тэмцдэг болсон байна гэж бодов. Тэгээд магадгүй хүмүүсэд Black Mage одоо хэрэггүй ч байж болох юм гэж таамаглав. Гэтэл газарт нэгэн асуудал болж байгааг анзаарав. Хідэн дээрэмчин нэг сул дорой хүнийг буланд шахаж түүнээс 10 сая йен нэхэж байлаа. Төлж чадахгүй бол эргэтнээ зар гэж хүртэл тулгав. Нөгөө хүн ердөө 200 мянган йен л зээлсэн гэж өөрийгөө хамгаалан тайлбарласан ч дээрэмчид шидэ ашиглан үүнийг хүү гэж нэрлэж хүч хэрэглэн дарамтлах гэж байв. Яг дайрах гэж байхад Кусанаги гарч ирэн тэр хүнийг хамгаалав. Нөгөө сул дорой хүн энэ боломжийг ашиглан зугтаж чадлаа. Дээрэмчид уурлан өөрийгөө баатар гэж бодоо юу гэж дайрсан ч Кусанаги тэдэнд өвдөлт ямар байдгийг үзүүлэхээр шийдэв. Тэр тэднийг сайтар зодож эцэст нь уучлал гуйтал нь болгож орхив. Тэд дахиж эсэргүүцэхгүй гэж амлав. Тэдний нэг нь газарт орох синдикатууд одоо энэ хүүгийн араас орж байгаа гэж хэллээ. Мөн өөр бүлэглэлийн нутагт ороод ирчихвэ гэж айж байв. Кусанаги өмнгийг сонсоод тэр байгуулгын талаар асуухад тэд айсандаа юу ч мэдэхгүй дүрэсгэн өөрсдийг нь явуулчих гэж гуйлаа. Хизээч түүнийг харснаа хинт ч хэлэхгүй гэж амлав. Гэвч Black Mage тэд хэр ихийг мэдж байгааг шалгахыг хүссэн тул бүгдийг хэлбэл зүгээр явуулна гэж хэлв. Тэд зөвшөөрч нэг нь Black Rebellion бол олон нийтээс нуугдмал шидтнүүдийн газарт орох байгууллага гэж тайлбарлав. Тэд мөнгө угаах, якуза болон мафийг удирдах зэрэг маш олон аимшигтай гэмт хэргийн цаана байдаг аж. Мөн Black Rebellion хэвлэл мэдээлэл улс төрийн хүрээтэй хүртэл холбоотой тул бараг хүссэн бүхнээ хийж чаддаг гэж хэлцгээв. Тэд эвгүйхэн инээмсэглэж ойролцоо Black Rebellion энэ нэг салбарч байдаг. Өөрсдөө ч тэнд ажилд орох санаатай ирсэн гэж хэлв. Кусанаги тэднийг бас зодож орхиод харанхуй гудамжаар алхасаар холдов. Тэгэхдээ Соната өмнө нь хууль бус үйл ажиллагаа ихссэн тухай ярьж байсныг санаж энэ бүхний цаана Black Rebellion байгааг эцэст нь ойлгов. Манай хүү үүнийг сонирхолтой гэж үзэн бага зэрэг тогтлов. Тэр Calamity мангасуудын асуудлыг өдрийн сурагч дүрдээ үлдээгээд шөнө Black Mage болж гарахдаа газар дорх ертөнцийг цэвэрлэхээр шийдэв. Хамгийн ойр байгаа тул эхлээд Кабукичо дах салбраас эхлэе гэж боджээ. Тэр тийш очиод олон эрэгтэй, эмэгтэй хүмүүс с ิจ гтэй наймаа хийж байгааг харав. Орчин үеийн зугаа цэнгэний дүүрэг ийм амьд байдагт баг зэрэг гайхсан ч дургуун хүрв. Кусанаги эхлээд эргэн тойрны шидийн энергийг мэдэрч үзв. Гэхдээ энэ удаа хүмүүсийн дунд ажиллаж байгаа болохоор яг хэн нь тэр байгуулгын болохыг ялгаж мэдхэд хэцүү байлаа. Тиймээс ойр орчимд сэжигтэй үйл ажиллагаа явуулж байгаа гэмт хэрэгтнүүдийг нэг нэгээр нь барихаар шийдэв. Харанхуй гудамжинд хар тамхи зарж байсан хоёрыг олж тэднийг амархан нам цохиод мэдээлэл авахыг оролцсон ч бараг юу ч олж мэдсэнгүй. Гэхдээ тэднийг цагдаад хүлээл гэж өгөхөр шийдэв. Тэр хид хідэн хүнийг бас барьж эцэст нь Вестерн гэдэг газарт тэр байгууллагын цуглардаг гэсэн мэдээлэл олж авав. Нэг эр үннийг хэллээ. Одоо явуулж өгөөч гэж гуйсан ч Кусанаги түүнийгч бас зодчхоод авсан мэдээлэл нь үнэн байгаасай гэж найдан хөдөллөө. Вест гэдэг бааранд ягаан үстэй, үзэгсэлэнтэй нэгэн бүсгүй орж ирээд бармены дэргэд суулаа. Тэр мөнгө өгч мэдээлэл авч болох эсхийг асуув.
Бармен мөнгийг аваад асуух зүйлээ хэл гэж зөвшөөрөв. Бүсгүй Black Rebellion-ийн нуугдаж байгаа газрыг асуухад бармен энэ асуултыг буруу тавьж байна гэж хариулав. Тэр баг зэрэг төгссөн ч бармен дараа нь чамд юу тохиолдохыг л асуух ёстой байсан юм гэж хэлэхэд бүсгүй бүх зүйл урих байсныг ойлгов. Арагшаа эргэж харахад хид хідэн дээрэмчин босож байв. Тэд хэн нэгэн сураг тавьж явааг мэдсэн ч ийм үзэсгэлэнтэй эмэгтэй байна гэж төсөөлөөгүй байлаа. Бүсгүй буруу мэдээлэлд итгэж том алдаа гаргаснаа ойлгов. Тэд дайрч эхлэхэд нэг нь түүнийг амьд үлдээхийг тушаав. Бүсгүй ч амьд гарахын тулд сүрэн тэмцэв. Тэр цаг алдалгүй гарах хаалга руу зүтгэсэн ч араас нь ирсэн галын шидэнд өртөж газар унан шархтлаа. Тэд түүний зоргийг таалсан ч энэ удаа түүнийг ашиглая гэж ярилцав. Бүсгүй найдваргүй болж дотроо ахта уучлал хүсэж өөрөөс нь илүү зүйл хийж чадсангүй гэж бодож байтал нэг дээрэмчин түнд хүрэх гэж ойртон ирлээ. Тэр мөчөд гол дүр гинт бааранд орж ирээд бүгдийг гайхшруулав. Тэр болж буй явдлыг огт тоолгүй шууд бармен руу очиод энэ бааранд Black Rebellion-ийн хүмүүс байна уу гэж асуув. Араас нь нэг дээрэмчин ирж яг ямар байдалд орсноо ойлгож байгаа бидтэй гэж хэлэн дайрсан ч Кусанаги түүнийг нүүрөө нь ганц цохиод л нисгэв. Нөгөө этгээд ханд шидэгдэн дахин босож чадалгүй ухаан алдав. Бусад дээрэмчд болон ягаан үстэй бүсгүй бүгд амаа ангааж орхив. Тэр бүсгүй жирийн хүн ийм хүчтэй цохилт өгч чадахгүйг мэдэж байсан тул үнэхээр гайхав. Тэр ямар нэг шид хэрглэсэн юм болов уу гэж бодсон ч шидийн идэвхжүүлэлт огт харагдсангүй. Кусанагийн мэдээлэл нь дэмий байгаагүйд баярлав. Учир нь Western клубт Black Rebellion-ийн олон доод түвшний шидтнүүд байсан юм. Тэр тэднийг ганц эмэгтэй рүү сүргээрээ дайрдаг арчаагүй новшнууд гэж доромжлоход дээрэмчид айсандаа чичирсэн ч тооны давуу талдаа найдсаар байлаа. Нэг нь бүгдээрээ зэрэг дайрвал ялна гэж хашгирч тэд олон галын шид зэрэг шидэж эхлэв. Кусанаги хүчээ дэмий гаргахыг хүссэнгүй зүгээр л бултаж эхэллээ. Ягаан үстэй бүсгүй олон хүний эсрэг бас битүү өрөөнд тулалдаж байгаа болохоор энэ хүү ялж чадахгүй гэж бодож байв. Хүчтэй шид ашиглаж чадахгүй бол ямар ч боломж байхгүй гэж үзэж байлаа. Тэр бүсгүй дайралт ирэх гэж байхад зүгтаа гэж хашгирсан ч Кусанаги төвчээр нь барагдсан бололтой. Тэр бүх товтлогоог маш хурднаар бултаж, дээрэмчдийн дунд орж ирэн гард нь тулаанд орлоо. Манай хүү нэг нэгээр нь бүгдийг нам цохиж, хэдхэн мөчийн дотор бүгдийг нь унгав. Ягаан үстэй бүсгүй юу болсныг ч ойлгож амжаагүй. Учир нь Кусанаги хитрхи хурдан хөдөлж байлаа. Тэр үед нэг дээрэмчин уйлж эхлээд чи ер нь хин юм бэ гэж асуув. Кусанаги тэгтэн өөрийгөө Black Mage мөн Black Rebellion-ыг устгах хүн гэж зарлав. Тэр сүүлчийн дээрэмчнийг ч унгаачхаад нөгөө бүсгүй рүү алхав. Бүсгүй одоо хүртэл тэр бүхнийг хормын дотор хийж дуусгасанд гайхсаар энэ хүү ямар нэг элит эсвэл домгийн шидтэн юм биш үз гэж бодож байв. Кусанаги ойртож ирэхэд тэр түүнийг ахлах сургуулийн сурагчийг харагдаж байгааг анзаарч нүд нь үнэхээр содон юм гэж хэлв. Кусанаги баг зэрэг гайхаж бэртээгүй үсттэй гэж асуухад бүсгүй зүгээрээ гэж хариулв. Тэгээд Кусанаги ширээний доор нуугдсан бармен руу очиж Black Rebellion-ийн талаар мэдээлэл шаардав. Бармен хэлж зүрхэлсэнгүү хэрэв үннийг хэлбэл тэд араас нь хөөн гэж айж байлаа. Тэгтэл Кусанаги ширээг нь ганц зохиод буталж сүүлчийн удаа асууж байна гэж сүрдүүлв. Айсандаа сандарсан бармен эцэст нь ам аврахын тулд бүгдийг ярихаар болов. Тэр Black Rebellion-ийн үндсэн бааз Токиод байдаг Кабукичогоос цааш жолон салбартай гэж хэлв. Мөн Кабукичо дахь салбарын толгойлогчтой орооцолдох ёсгүй. Тэр хүн өөрөө шидтэн бөгөөд газар доорх ертөнцид асар их нөлөөтэй. Бүр Японыг араас нь удирддаг гэж ярьдаг хүмүүс ч бий гэж хэллээ. Кусанаги салбарын яг байршлыг асуув. Гэвч бармен үүнийг мэдэхгүй гэж тангарглав. Доод түвшний хүмүүс ердөө бохир ажил хийдэг болохоос ийм мэдээлэл огт мэддэггүй гэж тайлбарлав. Манай хүү үүнд баг зэрэг сэтгэл дундуур байв. Гэхдээ дахин эхнээс нь хууль бус шийдтнүүдийг хайж салбарын талаарх мэдээлэл цуглуулахаар шийдэв. Яг гарах гэж байхад нөгөө эмэгтэй түүнийг зогсоож амийг нь аварсанд талархлаа илэрхийлв. Хэрв тэр ирээгүй бол өөрт нь ямар аимшигтай зүйл тохиох байсныг төсөөлөхөд ч бэрх байлаа. Кусанаги санаа зовох хэрэггүй. Зүгээр л хажуугаар нь өнгөрч явсан гэж хэлв. Гэхдээ тэр өөрөө ийм аюултай зүйлд хутгалцсан нь өөрийнх нь буруу гэж ч бас хэллээ. Эмэгтэй түүнийг жаахан хатуу юм гэж хэлэхэд Кусанаги зөвшөөрөв. Гэхдээ зөвхөн насанд хүрсэн хүмүүст л хатуу ханддаг гэж тайлбарлав.
Эмэгтэй түүнийг Black Rebellion-ыг хайж явааг ойлгоод олчихвол яг юу хийх гэж байгааг асуув. Кусанаги хүйтэн харцаар тэднийг бүр мөсөн устгана гэж хариулав. Эмэгтэй түүний хэр зэрэг нухацтай байгааг хараад баг зэрэг цочив. Ганцаараа байсан ч ийм хүчтэй хүнтэй хамтарч чадвал зорилгодоо хүрч магадгүй гэж бодлоо. Тэр Кусанагигаас хамтрах уу гэж асууж өөрийгөө мөрдөгч мөн мэдээлэл цуглуулах олон холбоотой хүн гэж танилцууллаа. Өөрт нь түүнийг шиг хүч байхгүй ч харин үнэтэй мэдээлэл болон холбоо сүлжээ бий гэж хэлв. Кусанаги үүнийг ойлгоод өөрийнх нь хүчийг мэдээллээр солих гэж байна уу гэж асуув. Эмэгтэй яг тийм. Энэ бол төгс түншлэл гэж хэлээд гараа сунгав. Кусанагийн мэдээлэл түүнд маш их хэрэгтэй байгааг мэдэж байсан ч энэ эмэгтэйд итгэж болох эсхийг бодов. Эцэст нь бүтэхгүй бол зүгээр л холбоогоо таслаад явчихаж болно гэж бодоод зөвшөөрөв. Ингээд эмэгтэй өөрийгөө Леона гэж танилцуулав. Харин манай хүү өөрийгөө зүгээр л Black Mage гэж хэлв. Леона энэ нэр хит урт байна. Өөр богино нэр алах уу гэж асуув. Кусанаги дуртай нэрээрээ дуудаж болно гэв. Тэгэхэд Леона түүнд Кроно гэсэн нэр өгч Кусанаги ч зөвшөөрлөө. Дараа нь Кусанаги яагаад дээрэмчид түүний араас орсныг асуухад Леона Black Rebellion-ийн нуугдах газрыг олохыг зорж явсан гэж хэлв. Кусанаги түүнийг ингэж хит болгоомжгүй байсан юм гэж хэллээ. Леона бид хоёр нэг л байдалд байгаа үсттэй гэж хариулахад Кусанаги өөрийгөө хамгаалж чадна гэж шулуухан хэлв. Леона өөрт нь олон сул тал бийж Black Rebellion-ийн эсрэг хинч зогсож зүрхэлдэггүй болохоор өөр арга байгаагүй гэж тайлбарлав. Тэр одоо Капукчууд хууль бус шийдтнүүд хүсснээ хийдэг. Харин цагдаа нар Каламититэй ноцолдож байгаа учраас тэднийг тоох хүн байхгүй болсон гэж хэлв. Кусанаги үүнийг өмнө нь Соната ярьж байсныг санав. Ингэж яваад Леона үнэхээр хүнд байдалд орсныг ойлголоо. Леона өөрийгөө тайвшруулан дүүн хууль бус шийдтнүүдийн халдлагад өртсөн тухай ярьж эхлэв. Эцэг ихэн нас барснаас хойш дүүгээ өөрөө ганцаараа өсгөж түүнд сайхан амьдрал өгөхийн төлөө маш их хичээсэн гэж хэлв. Өөрт нь цаг зав бага байсан болохоор дүүн ганцаардаж байсан байж мэднэ. Гэхдээ тэр хизээч гомдолж байгаагүй аж. Нэг өдөр хідэн хулгайч гертэн дайран орж ирэхэд дүүн тэднийг харчихсан учраас тэд амийг нь хороохыг оролдсон байна. Кусанаги дүүн амьд үлдсэн үү гэж асуухад Леона амьд үлдсэн ч түүнээс хойш одоо хүртэл ухаан ороогүй. Комд хിവэр байгааг хэллээ. Кусанаги ариун шидэж хүнийг комоос сэрэхэд хангалтгүйг мэдэж байлаа. Леонач эмч нар хизээ сэрхийг нь мэдэхгүй байгаа. Харин түүний дүү одоо дөнгөж 9 настай гэж хэлв. Тэрхүү энгийн сайхан амьдралтай байх ёстой байсан гэж нулимсаа барин өгүүллээ. Тэр бас энэ бүхний ард Black Rebellion-ийн гар хөлөөд байсан. Өөрөө тэднийг олж барьсан ч бүхэл бүтэн байгууллагыг устгах хүртэл сэтгэл нь амрахгүй гэж хэлв. Кусанаги зүгээр өшөө авах гэж байна уу гэж асуухад Леона үгүй гэж хариулаад өөртөө тохиолдсон шиг зүйлийг дахин хинч үзэх ёсгүй гэж шийдснээ хэлв. Өөрт нь тэдний эсрэг зогсох хүч байхгүй ч Кусанаги заавал чадна гэдэгт итгэж байлаа. Кусанаги түүний түүх үнэн байж магадгүй гэж бодсон ч намайг урахгүй тулд ийм зүйл ярьж байна уу гэж дотроо эргэлзэв. Гэсэн ч ийм хүнд нөхцөлд хүртэл тэнцэж яваа эмэгтэйд дотроо хүндлэл төрж байлаа. Тэр Леонад өөрийг нь доош нь татахгүй байхыг анхааруулсан ч Леона өөрт нь хид хідэн боломжит нуугдах газар аль хэдийн байгаа. Өөрийн мэдээллийн сүлжээг дутуу үнэлж болохгүй гэж хэлв. Гэхдээ жагсаалд хит урт зарим нь бүр якуза эсвэл мафийн байрч байж магадгүй болохоор болгоомжтой хандсан аж. Кусанаги нуугдах газруудын мэдээллийг шаардлаа. Леона төлөвлөгөө нь юу вэ гэж асуухад Кусанаги зүгээр л очиж үзнэ гэж хариулав. Леона энэ маш аюултай, хичнээн хүчтэй байсан ч амь насаа алдах эрсдэлтэй гэж сануулхад Кусанаги өөрийгөө домогт Black Mage учраас зүгээр гэж хэлв. Ингээд Леона мэдээлэл өгөхөр болов. Гэхдээ өөрөө ч хамт явна гэлээ. Кусанаги аюултай гэж анхааруулсан ч Леона өөхөх байсан ч хамт явна гэж зүтгэв. Кусанаги тэгвэл дүү чинь яах юм бэ гэж асуухад Леона өөрөө өхвөл ядаж даатгалын мөнгө аван шүү дээ гэж хэлв. Кусанаги үүнийг ямар утгагүй үгүй гэж загнаад гэр бүл бол хамгийн чухал зүйл. Ийм юм дахиж хизээч битгий яар гэж хатуу анхааруулв. Леона түүнд хүчтэй хүн учраас сул дорой байх ямар байдгийг ойлгохгүй гэж бухимдан сайн сайхан амьдрах гэж хичээсэн ч адгийн новшнуудад дарлуулна гэдэг ямар аимшигтайг ярьж эхлэв. Хүмүүсийг буланд шахсан үед тэдэнд хариу барих хүч байдаггүй.
Дүүн юу ч хийгээгүй байж яагаад ийм зүйл үзэх ёстой байсан юм бэ гэж нулимс туслуулан асуув. Кусанаги юу ч хэлэлгүй хөдөлж эхлэхэд Леона юу хийх гэж байгааг асуув. Кусанагийн нуугдах газрыг заа. Тэгвэл тэд хийсэн бүхний төлнө гэж амлав. Леона аажмаар тайвширч түүнд мэдээлэлээ өглөө. Гэхдээ бүх газраар явноор явах хэцүү гэж хэлэхэд Кусанаги санаа зовох хэрэггүй гэж хариулаад түүнийг араас нь тэрвэрч чанга бариарай гэж хэлв. Леона эцсэндээ улам их улаалаа. Удалгүй тэд гэмт хэрэгтнүүдээр дүүрэн нэгэн байшин дээр хүрэв. Дотор нь байсан нэг хүн цонх руу дөхөж ирэхэд гинэт шил хагран Кусанаг л Йонаг тэрсэн хിവэр өрөөнд буулаа. Тэр цонхны хажууд байсан нэг дээрэмчнийг өшөглөн унгааж бүгдийг цочирдуулав. Дотор байсан хүмүүс нэг нөхөр нь унсан байхыг хараад шоконд орлоо. Кусанаги энд жинхэнэ Black Rebellion-ийн нуугдах газар мөн үү гэж гайхав. Харин Леона дөнгөж амьд гарлаа гэж бодсон тул маш их түгшсэн хിവэр байлаа. Дээрэмчид хинбэ гэж асууж зевсгээ суглан дайрахад Кусанаги огт сандарсангүй. Тэр Якуза өмнөх амьдралын үеийнхтэй харьцуулахад бараг өөрчлөгдөөгүй анзаарч байв. Удалгүй тамхи цуусан бостой бололтой хүн урагш гарч ирээд хинбэ гэж асуув. Кусанаги өөрийгөө Black Mage гэж хариуллаа. Нөгөө босс уурлан бүгдийг нь дайрахыг тушаав. Кусанаги Леонод ойрхон бай гэж анхааруулв. Нэг дээрэмчин сэлэн байран дайрсан ч Кусанаги огтайсангүй. Сэлэм нь түүний өмнө яг 2 хуваагдан тасархад нөгөө этгээд балмагдав. Арт талаас хэд хэдэн хүн буугаар буудаж эхэлсэн ч Кусанаги шидийн бамбаагаар бүгдийг амархан зайлуулв. Тэр дээрэмчид буу сэлэм хоёр нь ямар ч хэрэггүй болж байгааг хараад бүр цөхөрч Black Magic мангас гэж дуудлаа. Гэвч Кусанаги тэднийг тоолгүй бостой нойртож чи үнэхээр энэ газрын босс мөн үү? Бас Black Rebellion-тэй холбоотой юу гэж дахин асуув. Нөгөө босс айсандаа чичирсэн ч удалгүй орилж Кусанагийг доромжилж эхлэв. Black Mage иймэрхүү явдлаас зүгээр мултрана гэж бодож болохгүй. Якузаг битгий дутуу үнэл гэж хашгирлаа. Тэд бүгд дахин буудаж дайрсан ч Кусанаги огтхон ч тоосонгүй. Леона ийм хүмүүсээс хамтын ажиллагаа хүлээх нь дэмий гэж бодов. Тэр ийм олон дайралтанд өртсөн атлаа. Яагаад Кусанагад юу ч болохгүй байгааг ойлгосонгүй. Кусанаги эргэн тойрны энергийг мэдэрч үзээд тэдний хинэн ч жинхэнэ шиттэн биш. Тиймээс Black Rebellion-тэй холбоогүй гэж ойлгов. Иймд энэ бүхнийг нэг мөсөн цэвэрлэхээр шийдэв. Босс түүнийг буруу хүмүүстэй орооцолдлоо гэж занал хэлсэн ч Кусанаги үгийг нь дуусгуулалгүй урагш орж ганц өшөглөлтөөр бүгдийг нь нураачглаа. Якузанууд эцэст нь бууж өглөө. Леона бүх зүйл ийм хурдан дуусанд гайхаж Black Mage үнэхээр ямар хүчтэй болохыг улам ойлгов. Манай хөөч энэ газраас юу ч мэдэж чадаагүй дээ. Баг зэрэг дургуйцайд дараагийн байршил руу явхаар шийдэв. Тэр Леонаг тэрч аваад цонхоор өсөрч гарлаа. Леона айсандаа хашгирч болооч гэж хэлсэн ч Кусанаги огт тоосонгүй. Тэд дараагийн байршилд ч мөн адил цонхоор орж ирээд хитгэн мөчийн дотор бүх бүлгийг нь нам цохив. Тэд бүгд түүний өмнө бүхийн өршөөгөөч гэж гуйлаа. Гадагшаа гарсны дараа Кусанаги яагаад Якуза болгон ингэж нэг нэгээрээ цохиулдгийн бол гэж гайхаж тэднийг туйлын гэж нэрлэв. Леона үүнтэй санал нийлсэн ч ийм хүмүүс хизээч хүний үг сонсохгүй гэж хэлв. Леона түүнээс цонхоор дайран ордог зуршлаа болооч гэж гомдлов. Өөрсдийгөө бараг байнга отож довтолж байгаа юм шиг санагдаж байгаагаа бас ингэж байнга нисэж явхаас залхаснаа хэлв. Кусанаги Якузатай харьцаж байхад дүрм журм баримтлах шаардлагагүй гэж бодсноо хэлв. Леона түүнийг логикгүй хүн гэж хэлэхэд Кусанаги ч зөвшөөрөөд энэ удаа дүрмээр нь явъя гэлээ. Тэд дараагийн байршилд очиод хаалга тогшив. Нэг халзан ир гарч ирээд хинбэ гэж асуухад Кусанаги Black Rebellion-ийн талаар мэдээлэл авах гэж ирсэн гэж хариулв. Нөгөө халзан хаалгаа тас хийтэл хаагаад зайлаарай гэж хашгирлаа. Кусанаги үүнд дургуутсан хаалгыг ганц өшөглөж онгойлгов. Дотор байсан хүмүүс гинэт цочирдож ганц хүн дайран орж ирлээ гэж гайхав. Тэд Кусанагигаас айл овгийн хүн бэ гэж асуусан ч тэр зөвхөн Black Rebellion-ийн талаар мэдэх гэж ирсэн гэж тайлбарлав. Халзан ир тэсгэл алдан цохихоор дайхад Кусанаги нэг удаач болов тайван ярьчих юмсан гэж бодсон ч өөр аргагүй тул түүнийг ч амархан нам цохив. Бусд нь гайхаж зогсож байхад манай хүү тэднийг тоолгүй жинхэнэ боссыг нь хайж эхлэв. Тэгтэл өшөөрөө нэртэй нэгэн хүн урагш гарч ирээд өөрийгөө босс гэж танилцуулав.
Тэр яагаад ингэж дайран орж ирснийг асуухад Кусанаги шууд л танах Black Rebellion-тэй холбоотой юу гэж асуулаа. Өширөө асуултыг ойлгосон ч түүний гар хөлөөд үүнийг доромжлол гэж үзэн зэвсгээ суглав. Гэвч Өширөө бүгдийг зогсоолоо. Тэр хүмүүстэй Кусанаги шиг хүнийг та нар дийлэхгүй гэж хатуу хэлв. Тэгээд асуултад хариулж Black Rebellion шиг арчаагүй байгууллагатай ямар ч холбоогүй гэдгээ хэлв. Түүний овогт нэр төр хамгийн чухал гэж тайлбарлав. Кусанагийн нуугдах газрыг асуухад Өширөө байршлыг хэлбэл чи шууд гараад явна үсттэй гэж лавлав. Кусанаги ч тийм гэж амлав. Ингээд Леона Кусанаги хоёр Өширөөгийн өмнө сууж эргэн тойронд нь олон хүн хүрээлэн зогслоо. Леона өөрийгөө яагаад ийм нөхцөлд орчих вэ гэж дотроо айж байлаа. Өширөө дахин өөрийгөө танилцуулахад Кусанаги Кроно гэж хэлв. Леона ч өөрийгөө танилцуулав. Өширөө газрын зураг руу зан Black Rebellion-ийн нуугдах газар энэ орчимд бий гэж тайлбарлав. Өөр нэмэлт мэдээлэл байхгүй гэж хэлсэн ч Кусанаги энэ байршил нь Леоногийн олсон мэдээлэлтэй яг таарч байгааг мэдэв. Ингээд тэр Леонаг бодож байснаас хайгуу найдвартай хүн юм байна гэж хүлээн зөвшөөрөв. Кусанаги энэ хүн мөн л газар доорх ертөнцийн нэг хэсэг мөртлөө ийм мэдээлэл өгч байгаад гайхаж үнэхээр итгэлтэй байна уу гэж асуув. Өширөө бид нэг талын хүмүүс биш харин дайснууд гэж хариулаад өөрийн овог ийм арчаагүй байгууллагатай адилгүй нэр төртэй хүмүүсийг гэмтээдэггүй гэж хэлв. Кусанаги анх яагаад ингэж дайрсан бол гэж гайхахад Өширөө чамааг Якузагийн байруудыг эвдээд явдаг болохоор хүндэтгэлтэй хүн шиг харагдаагүй гэж хэллээ. Гэхдээ тэдний овог дүрм журамтай. Тийм болохоор Black Rebellion-ийн новчнуудтай адилдах хэрэггүй гэж нэмж тайлбарлав. Кусанаги ийм цаг үед ч нэр төр ярьдаг Якуза таарч байгаад баг зэрэг гайхав. Тэр амлсныхаа дагуу зорилгодоо хүрсэн тул шууд явхаар болов. Өширөө түүнийг үнэхээр Black Rebellion-тэй нүүр тулах гэж байгаа юу гэж асуугаад тэдний ард улсыг хөдөлгдөг нөлөө бүхий хүмүүс бий. Амаргүй шүү гэж анхааруулв. Кусанаги Лианаг тэрч аваад ийм дайсантай өмнө нь ч олон удаа нүүр тулж байсан гэж хэлээд нисэн одлоо. Өширөө араас нь харж зогсоод энэ хүүгийн айдсгүй зан үнэхээр магтууштай. Магадгүй үнэхээр Black Rebellion-ыг унгаач ч мэднэ гэж бодов. Удалгүй нэгэн агуулхад хідэн хүн тусгай зэвсгийн 8 хийхээр цугларчээ. Нэг нь чанарыг шалгаад сайн юм байна гэж бостоо хэлв. Улаан үстэй хүн мөнгөө гаргаж өгөхийг тушаахад хар хувцастай нууцлаг хүмүүс мөнгийг авч тэд 8-аагаа гар барин баталгааж болов. Хар хувцастай нэг нь Япон улс гэмт хэрэгтнүүдэд ингэж ээлтэй байдаг нь гайхалтай шүү гэж хэлэхэд нөгөө нь үнэхээр хамгийн сайхан орон юм гэж шоолон инээлээ. Яг тэр мөчөд Кусанаги Леонаг тэрсэн чигээрээ цонхоор дайран орж ирэв. Бүгд цочирдон шидийн тойрог болон бууга гаргаж эхлэв. Кусанаги эцэст нь хайж байсан бүлгээ олсноо ойлгов. Тэр шидийн мэдрэмжээрээ энд байгаа Black Rebellion-ы бүх хүмүүс шидтэн, мөн мафийн талтаж бас хідэн шидтэн байгааг мэдэрлээ. Леона нэг контейнерын ард нуугдан гар утсаа гаргаж бүхнийг бичиж эхлэв. Улаан үстээр Кусанагигаас хинбэ гэж асуухад манай хүү энэ асуултыг хэд олон удаа сонсноос залхсан байв. Тэр өөрийгөө Black Mage мөн Black Rebellion-ыг устгахаар ирсэн хүн гэж хариулав. Хөөхд ганцаараа юу ч хийж чадахгүй гэж бодож байлаа. Гэвч Кусанаги тэдний инээдийг тоолгүй асар том галын давталгоо шидэж хид хідэн хүнийг шууд хийсгэж орхив. Дараа нь энэ бүх байгууллагыг тэр чигтэн сүрүүлэхээр шийдснээ тодорхой мэдэгдлээ. Тэд түүний үгийг сонсоод эхлээд гайхсан ч удалгүй чангаар инээлдэж эхлэв. Ийм жаал үүнд уурлан ямар ч хяналтгүйгээр олон шид зэрэг шидэж эхлэв. Гэвч Кусанаги бамбаагаараа бүгдийг амархан хаав. Тэр тэд хоёрдугаар төвшнөөс дээш шид хэрэглэж чадахгүй мэдэж байлаа. Учир нь тэгвэл агуулга тэр чигтээ сөөрөх байв. Мөн тийм олон хүний эсрэг ердийн довтлохооны шид үр ашиггүй гэж ойлгож байв. Тэдний гар хөлөд өөрсдийнх нь шид огт нөлөөгүйг хараад балмагдлаа. Сум хүртэл ямар ч нөлөө үзүүлсэнгүй. Тэд Кусанагид яагаад юу ч болохгүй байгааг ойлгосонгүй. Ийм шидийг тэд өмнө нь хизээж харж байгаагүй юм. Кусанаги тэдэнд бүр сэтгэл дундуур байв. Учир нь тэр жинхэнэ шидийн хүчээж ашиглаагүй байлаа. Тэдний сандрал түүнд бүр инээдтэй санагджээ. Тэгтэл хар хувцастай нэг нь өмнө нь авчирсан тусгай зэвсгээ санаад хүмүүс нь гинэт өөртөө ихтгэлтэй болов. Тэд Кусанагид хит бардамрах хэрэггүй гэж анхааруулв. Кусанаги тэдний ааш өөрчлөгдсөнийг анзаарч байтал тэд маск зүүж тэр тусгай зэвсгээ гаргаж ирэв.
Кусанаги тэр нь юу болохыг танигдсаа шууд л Янад гадагшгүй гэж тушаав. Яг тэр үед энтэй тэрэмж хортхийтэй бөмбөг шидэв. Кусанагийн шидээрээ түүнийг агаарт нь тогтоохыг оролцсон ч бөмбөг замдаа дэлбэрч хорхий асгарлаа. Тэд ийм юмнаас хичнээн хүчтэй байсан ч аврагдаж чадахгүй тоглоом дуслаа гэж итгэж байв. Black Mage өгчлээ гэж хүртэл тайвширч эхэлжээ. Тэд утаа сарнахыг хүлээгээд цогцыг нь харахаар ойрттол манай хүү дахин ямар ч гэмтэлгүй гарч ирэв. Тэд яаж амьд үлдсэнийг нь ойлгосонгүй. Кусанаги шид хүнийг хор хийнээс шууд хамгаалж чадахгүй ч эцсийн дүндээ эн чин зүгээр л хий учраас салхины шидээр агаарыг эргэлдүүлээд л зайлуулчих нь гэж тайлбарлав. Ийм хүчтэй шидтэн тийм амархан унахгүй гэж тэр нэмж хэлв. Тэд айсандаа ухарч нөөц дуутахаар оролцсон ч хинч утсаа авсангүй. Кусанаги инч дэмий учир нь бүх нугдах газрыг нь аль хэдийн устгасан одоо үлдсэн нь зөвхөн та нар гэж мэдгдлээ. Ингээд тэр тэдэнд бэлэн бай гэж хэлээд нэг нэгээр нь ёстой балбаж эхлэв. Кабукичогийн Black Rebellion-ыг тэр чигт нь устгасандаа Кусанаги сэтгэл хангалуун байлаа. Тэр Леонаг хайхаар эргэх гэтэл гин тавд нь хин нэгэн байгааг мэдрэв. Сүүдрээс нэгэн хүн гарч ирэхдээ Леонаг барьцаалсан байлаа. Тэр Кусанаги ганцаараа бүх хүнийг цэвэрсэнийг хараад үнэхээр гайхалтай байсныг хүлээн зөвшөөрөв. Дараа нь муухай нэмсэглэн одоо Black Mage-тай тохиролцоо хийхийг хүсэж байна гэж хэллээ. Өмнө нь хэлсэн амлалтынхаа дагуу өмнөх бичлэгээс хойш 4500 төгрөгийн хандив илгээсэн хүмүүсийнхээ нэрийг би одооноос бичлэгийнхээ төгсгөлд оруулж байна. Та бүхний нэр 4 сарын 14 хүртэл миний бүх бичлэг дээр байнга гарч байх болно шүү. Мөн 1000 төгрөгийн хандив илгээвэл дараагийн бичлэгийг тухайн өдөрт нь оруулах маань хിവэрэ байгаа шүү. Та бүхний дэмжлэг надад маш их урам өгдөг. Баярлалаа.